Вашингтон мужийн Сиэтл хотын монголчуудын маань баяр наадмын одоо арга хэмжээ маш сайхан болж байна. Тэгээд бид Вашингтон мужийн монголчуудын холбооны тэргүүн ган төмрийн болор цэцэг урьж ярилцал одоо сурвалжлага авч байна. Зохион байгуулалтын комисс монголчуудын холбооны тэргүүн эмэгтэй байгаамаа. За энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Манай мужид хүрэлцэн ирсэн та нартай баярлалаа. Тэгээ бид нар Вашингтон мужийн монголчуудын холбоо үүсгэн байгуулагдсанаас хойш 2 дахь жилдээ энэхүү наадмыг зохион байгуулад одоогийн байдлаар маш амжилттай эд дундаа ороод явж байна. За монголчуудын холбооны зүгээс маш их ажлуудыг зохион байгуулж байна те. Тэгээд та хэдэн бүрэлдэхүүнтэй хүмүүс ажиллаж байна. Тэгээ ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна? Манай Вашингтон мужийн монголчуудын холбоо өнгөрсөн жил одоо дахин үүсгэн байгуулагдсан байгаа. Ягаад гэхээр сүүлийн хэдэн жил бид нар идэвхтэй байдалтай байсан. Манайх одоо энэ дээр 17 гишүүнтэй байгаа. Манай гишүүдийн ихэнх нь дан залуучууд байгаа гэдэг давуу талтай. Тэгээ бид нар зөвхөн наадмаас гадна наадам шинжилгээх одоо үүрэгт ажлуудаас гадна бид нар одоо хүмүүсийн нийгмийн амьдралд илүү анхаарах тийм ээ, эрүүл мэндийн нийгмийн амьдралд илүү анхаарахаар бас ажиллаж байна. Тэгээ дараа жилийн бас нэг шинээр одоо бодож төлөвлөж байгаа ажил бол дараа жилийн цагаан сарыг одоо бүх байгууллагуудад нийлүүлээд маш томоор өргөн байгуулахаар одоо хажуу шавлаар ороод ажиллаж байна. За баяр наадмын арга хэмжээнүүд одоо маш их гоё болж байна. Тэгээд ялангуяа нөгөө хүүхдүүдийн бүжгийн одоо тэмцээнүүд бүгжгийн одоо бэлдсэн, дэглэсэн байдал үнэхээр гоё байлаа. Маш олон хүүхдүүд маань маш гоё бүжигнүүдийг дэгж үзүүлээ. Маш их одоо ажил хийсэн байна тийм ээ. Тэгээд бас энэ сайхан баяр наадмын арга хэмжээг зохион байгуулж байгаа монголчуудын холбоондоо баярлалаа. За тэгээд бас дараагийнх нь ажилтны бүгдэнд нь амжилт хүсье. За баярлалаа. Энэ үнд гайхамшигтай бүжгүүдийг манай Монгол сургуулийн багш цолмонд гэж бүхэнд өнөөдөр үзүүлсэн байгаа. За тэгээд манай Сиэтл хотод хүрэлцэн ирсэн та нартай баярлалаа. Төгөлдөр телевизийг үзэж байгаа монголчууд та нартай бүгдээрэнд нь баярлалаа. Тэгээд Сиэтлийн нийт наадамчлаа бүгдээр нь энэ сайхан надаарай гэж өрөөё.